Манай компани нь кофе шоп болон энэ чиглэлээр бизнес эрхлэх гэж байгаа. Та бүхэнд кофений машин, кофе ботлогч, бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн блендер, ус цэвэршүүлэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг Монголд хамгийн их хямд үнээр худалдаалж байна. Мөн арабика, дээд сортын 3 мөрийн холцтой кофений өр болон бусад дагалдах материалуудыг худалдаалж байна. Бид кофегоо нөөцөлж хадгалдаггүй. 7 хоног бүр шинэхэн үрийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдгээрээ давуу талтай юм. Бид урт хугацааны хамтын ажиллагааг танд санал болгож байна. UBS листээр шинэ хөглөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За Оросын холбооны улсын Эва продукт компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Дмитрий Тохор, за мөн Эва продукт компани Монгол дахь дистрибьютор гүйцэтгэх захирал Хажид манаар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Доброе утро. Доброе утро. За нэвтрүүлгийн уламжлалсаар бас бид нар ирсэн зочноо кофе цайгаар дайлдаг байгаа. Кофе уух уу, цай уух уу? Можно мне не кофе, не чай, можно и свои. Манайх болохоор өөрсдөө ингээд тоон гэдэг ирч хүчний юм ундаа байдаг. Тэгээд энээсээ биднэрт найруулад өгч болох. Тийм өглөө за тийм маш гоё. За бид хоёртаас энэ гоё ирч хүчний ундааг бас өөртөө хоёртаас найруулад өгье. Тэгээд тэр хоорондоос Дмитрий Тохор маань бас компанийхаа талаар бас танилцуулж өгөхгүй юу? Компания «Эва Продукт», компания российская. Мы из города Новосибирска. Компания уже 3,5 года. Мы начали свой путь в 2022 году, 1 октября. Выходили на рынок с 3 продуктами. На сегодняшний день у нас уже в корзине наши 150 различных продуктов, 12 продуктовых линеек, которые постоянно расширяются, пополняются. Часть из них мы сегодня принесли с собой. Это наши БАДы, флагманские наши продукты. За манай Эва продукт компани болохоор Оросын холбооны улсын компани бөгөөд манайх 2022 онд үүсгэн байгуулагдсан компани байж байгаа. Тэгээд Эва продукт компани нь одоогийн байдлаар 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байж байгаа. Үүнд болохоор тархины витаминууд болон турах, жин хасах, эрч хүчнийх болон одоо баадууд тийм ээ биологийн төвт бүтээгдэхүүн болон одоо тэнцвэржүүлсэн хоол гэх мэтчлэн маш олон төрлийн бүтээгдэхүүн, дээрээс нь гоо сайхан арьс арчилгаа, гэр ахуй гэх бүтээгдэхүүнүүд байгаа. За гоё юу найруулчлаа. Би гэхдээ энэ зүгээр хүүт усаар найруулах нь байсан уу? Зөв. За өрөөний температур. Өрөөний температур. Тэг хэмжээг нь яг нь аяганд нь тааруулаад найруулах. Зүгээр бол. За их гоё. Өнөөдрийн ирч хүчийг авах ундаа гэж ойлгож байна тий. Одоо кофений агуулмжтай. Тэгээд өдөр болгон ирч хүчийг одоо эндээс авч болно. Жишээ нь энгийн нэг одоо энержи ундаанууд бол тий эргээд буцаад нэг биед сөрөг нөлөөтэй бодол энд эргээр нөлөө өгдөг гэсэн үг байхгүй юу? Би зочтой кофе цагаар дайлдаг эсэргээрээ та хоёроос бас их гоё ундаагаар дайлуулж байна. Маш их баярлалаа. Айгуу гоё хаяа ингэдэм энержи тэр ундааг ингээд нэг уумаар санагдтыг нэр нь энержи гэсэн болоо шүү дээ тийм үү. Тэгээ гинт ингээл нэг жоохон ядарч байгаа үедээ энерги авчмаар юм шиг санагдаа уудах л да. Гамт нь бол ойролцоо юм тийм нэг яг тийм байгалийн гаралтай хүний биед сөрөг нөлөө байхгүй, аюулгүй гэсэн үг. Мөн бас манай энэ яг бүтээгдэхүүн дээрээ бас бид нэр supplement сертификат одоо эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтөй бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Тэгээд ер нь бол яг хуу би түрүүчийн ярилцлаган дээр бас ингээд бүтээгдэхүүн ер нь бол их итгэл үнэмшил төрүүлсэн тий. Одоо сертификаттай байна гэдэг чинь л манай Монголын эрүүл мэндийн яамнаас зөвшөөрлөө олгоцоо энэ хүний биед одоо сөрөг нөлөө байхгүй гэсэн юм баталгаа байгаа шүү дээ. Тийм ууж хэрглэж болно. Энэ бол одоо байнгын хэрэглэгдэж боломжтой, аюул байхгүй шүү. Та бүхэн хэрэглэх боломжтой шүү гэдгийг болохоор одоо манай яг энэ supplement сертификатууд маань болохоор одоо энэ үгээрээ гэрчлэгээнүүд маань байж байгаа гэсэн үг. Манайх одоогийн байдлаар 10 төрлийн бүтээгдэхүүн дээрээ болохоор витамины одоо сертификатууд авчихсан байгаа. Тэгээд дараагийн үе шатнд манайх бас дахиад 10-ыг авах гээд бас одоо нөгөө нэг
бүртгэлийн явц дээр явж байгаа. За тийм компани тухайд бол түрүүчийн ярилцлаган дээр бас Димитри маань танилцуулсан байгаа. Тэгтээ бас одоо өнөөдөр бас тийм шинээр бас үзэж байгаа үзэгчд байгаа. Тэр үзэгчтэй бас хандаж бас танилцуулж өгөхгүй. Ага. Можно, Дима, тут первый эфир были же, а все равно это другой эфир, поэтому можно опять рассказывать компании, продукты, что это компания. Хорошо. Компания EvoProduct, как я уже сказал, имеет в своем арсенале 12 различных продуктовых линеек. Это и БАДы, и продукты для похудения, косметика, бытовая химия, спортивное питание, продукты для детей появились у нас. В общем, очень много всего. Постепенно мы вас будем знакомить со всей нашей линейкой. Сейчас расскажем про какие-то отдельные позиции, которые, как правило, являются нашими флагманами. Компания на сегодняшний день работает в разных странах, да, вот как раз-таки в Монголии мы только открылись и сейчас знакомим вас, чтобы у нас появились новые клиенты и наши новые амбассадоры нашей компании. За манай EvoProduct компанид болохоор 22 онд үүсгэн байгуулагдсанаас хойш одоо ер нь бол 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэж гаргаж байгаагаас Монголдо бол нэг 90-100 бүтээгдэхүүн маань бол ер нь бол бэлэн сайт дээр борлуулагддаг. Манайх болохоор сайт нь болохоор өөрөө монгол хэлтэй, тэгээд дээрэс нь монгол хэлтэй аппликейшнтэй, дээрэс нь хэрэглэгч болон тухайн худалдан авагч маань өөрөө одоо худалдаа авалтаар тий одоо жишээ нь нөгөө супермаркеттэй танд одоо нөгөө процентын хямдрал байдаг тийм ээ. Яг тэртэй адилхан манад бас яг хэрэглэгчийн тийм бүртгэл гэж байдаг. Тэгээд тэндээс та өөрөө өгсөн бүтээгдэхүүнүүдээ хямдруул одоо хямдралтай авч болдог. Одоо 3%-аас эхэлж хямдралтай одоо авдаг, бонусаа цуглуулдаг. Түүнээс гадна манайх болохоор компани маань өөрөө 6 дахь орноор Монгол улс маань дөнгөж саяхан нээгдсэн. Албан ёсороо байх ёстой. Тийм ээ, бүхэл зүйлээр нь яг л нээгдсэн байгаа. Сайт болон бүх мэдээллийн зүйл маань монгол хэл дээр учраас та бүхэн манай одоо бүтээгдэхүүнүүд танилцуулахад бүрэн боломжтой. Дээрээс нь Монгол улс та бүртгэлтэй, аюулгүй, эрүүл. Тийм учраас бид нэр 21 аймгийнхаа төлөөлөгч, грейд борлуулагч болох болон лидер болох гэж хүмүүсийг бид нэр одоо ер нь бол урайлж дуудаж бид нэр одоо ингээд цоошин компани Монгол улстай дотроо төлж ингэж нээгдсэн байгаа шүү. Дээрээс нь бараа бүтээгдэхүүнүүд маань эрүүл, аюулгүй та бүхэнд одоо хамгийн сүүлийн үеийн одоо нөгөө утас шиг ер нь бол хамгийн ойрхоноор авч үзэх юм бол iPhone 17 Pro Max гэдэг шиг яг энэ бүтээгдэхүүнүүд маань яг тийм гоё дэвшилтэд технологиор суурилсан смарт ухаалаг бүтээгдэхүүнүүд байгаа. Жишээ нь коллаген маань арьс ус хумс дээрээс нь зөөлөн ид үений шингэн нөхөх гэх мэтчлэн детокс гингүүд детокс маань болохоор өөрөө одоо цэвэрлэгээний бүтээгдэхүүн бүдүүн нарийн гидэлс болон илгийг цэвэрлэх, бөөрийг цэвэрлэх ер нь бол одоо цэвэрлэгээг нь ингэж цэвэрлэгийг бие цэвэр байж иж арьс цэвэрхэн байна. Бие цэвэрхэн байж иж одоо нөгөө машинаар бол бид нар моторын тосоо зуны тос, өвлийн тос гэж солидог шиг детокс цэвэрлж иж дараагийн түвшинд нь ямарваа нэгэн бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хамгийн хурдан үр дүн гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? Я могу дополнить еще? Можно? Также в компании EvoProduct за 3,5 года мы уже открыли 50 открытых ПВЗ, то есть у нас 50 открытых точек в разных странах. Вот первая точка открылась в Монголии. Начинаем здесь сейчас активное развитие. Привезли сюда наши продукты, получили сертификаты. Все официально, все легально. Поэтому мы ждем наших новых клиентов и наших новых партнеров, которые станут нашими амбассадорами в этой стране. И, соответственно, будут получать не только результаты по продукту, но и могут, соответственно, здесь зарабатывать. Можно об этом сказать? Да, конечно. За би дахиад нэмээд хэлэх үү гэхэд энд болохоор манай EvoProduct компанид болохоор мэдээж эрүүл аюулгүй чанартай сүүлийн үеийн технологийн үйлдвэрлэл яваад байгаа. Мэдээж Орос ах нарын үйлдвэрлэл гэдэг зүйл цаана нь юу байгаа вэ гэхээр мэдээж эрдэмтэн доктор, профессорууд тийм ээ одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэдээж бараа бүтээгдэхүүнүүд нь борлуулах дах. Дээрээс нь Орос чанар, Орос качество чанар гэдэг зүйл бол одоо ер нь бол
хүн болгон баг мэддэг тийм ээ. Орос бүтээгдэхүүн чанартай байдаг шүү гэд. Тэгэнгүүт энийг нь одоо нөгөө сүүлийн үеийн ухаалаг үйлдвэрлэлтэй холбоод илүү их хурдан үйлчилдэг, илүү их үр дүн гаргах гэдэг талаас нь компани маш сайн одоо тэрэнд нь анхаарлаа илүү ихээр хандуулсан. Тийм учраас энд хэрэглэгчид мэдээж маш их хэмжээгээр маш их хэрэглэгчид Оросод одоо байгаа тийм ээ. Оросод одоо 50 дэлгүүрээр болон 13 том складаараа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээрээс нь энд бас цалинжих одоо грейд борлуулагч нар маань өөрсдийн гэсэн найдвартай бараа бүтээгдэхүүнийг борлуулах, манайхтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Энд хамгийн гол нь найдвартай, эрүүл, аюулгүй ямар нэгэн одоо нэг юм хаана хизээ үйлдвэрлэгдсэн мэдэгдэхгүй, ямар тээвэрлэл дээр ирж байгаа, тийм ээ, хадгалах горим нь ямар байдгийг гихч мэтчлэн бүх зүйл нь яг л Монгол улстай стандартад байх ёстой. Тэр горим дүрм журмын дагуу яг Орос стандарт нь нэгсэндээ франчайзингаар ямар байх стандарттай тэр зүйлийг нь Монголдо авчраа тавьсан байгаа учраас та бүхэн бас манайхтай хамтран ажиллахад бид нэр нээлттэй 100% хүлээгээд авахд бэлэн байгаа. Нэгсэндээ бид нэр Evo продукт компанийг одоо Монгол улстай бид нэр нээлээ шүү гэдгийг аль биесээр ер нь бол танаа нэвтрүүлгээр ороод ингээд зарлж байгаа. Тэрэнд бол үнэхээр миний хувьд бол үнэхээр сайхан таатай байна. Тэгээд Монгол улсад маань Evo продукт компани ингээд нэгдэж гин та бүхэн манай Evo продукт компанитай хамтран ажиллах болон бараа бүтээгдэхүүнийг маань одоо худалдаа аваарай гэж хэлмээр байна. Да, я еще дополню, да? Ну, можно еще добавить. Я быстренько буквально. Так как мы активно развиваемся в России, да, и в странах СНГ, и был запрос с Монголии на наш продукт, потому что мы получили очень много положительных отзывов на наш продукт. У нас люди получили результаты на похудении, люди получили результаты на нашей косметике, в том числе люди получили результаты на наших флагманских продуктах, да, брейншторме, о которых мы вам чуть позже более подробно расскажем. И поэтому, соответственно, сейчас здесь начинается развитие. В России у нас зарегистрировано порядка 500 тысяч клиентов и партнеров, в Монголии пока только все начинается. Одоо манайх ч дөнгөж одоо 6 дахь орноор нэгдсэн. Тэгээд Орос болон одоо СНГ-гийн бүх орнуудад нэгдсэн байж байгаа. Тэгээ 3.5 жилийн хугацаанд болохоор нэг талаас харахад богинохон хугацаа юм шиг боловч нөгөө талаас уртч юм шиг тий. Энэ хугацаанд болохоор Оросод бол маш хурдан одоо брэнд одоо бүтээгдэхүүнийдээ аваарц Evo продукт компани 2024 он болон 25 оны шагналыг нь бүр одоо брэнд бүтээгдэхүүнүүдийн шагналыг нь авсан байж байгаа. Тийм учраас энд бол маш хурдан одоо өсөлт маш хурдцайгаар тийм ээ интернетийн хамгийн одоо хурд гэдэг шиг энд маш өндөр өсөлттэйгээр хурдан явж байгаа компани шүү. Тийм болохоор та бүхэн бас яараарай тийм ээ бас яарж ийн гэдэг шиг тий. Та бүхэн яараарай манайхыг бүтээгдэхүүнийг сонгоод бүр 1000%, 100 биш 1000% итгэлтэй байх болно. Яг бол Монголд бас ингээд хэрэглэх хүмүүс хэрэглээ тийм ээ. Үр дүнгээ үзээд Оросд бол маш олон үр дүнгууд гарсан байгаа учраас би өөрөө бас хэрэглээд тийм ээ. Жишээ нь гэхэд одоо надад ямар үр дүнгууд гарсан байна гэхээр коллаген дээр би одоо нэраа хөвгтдээ мөртлөө ус уналт гэж байхгүй. Гэтэл нөгөө нэг жирэмсэн болсон чинь дараа нөгөө нэг жишээ нэг юм байдэн штэ. Хүүхүүлээжүүдийн групп гэл тэгэл нөгөө нэг за тэгэнгүүт тэнд ингээл нөгөө ээж болох гэж байгаа хүмүүс чинь ингээл тэнд нөгөө нэг өөрсдийнхээ сэтгэлдлүүдээ бичиж байгаа штэ. Тэгэнгүүт юу болчихсон бэхээр ингээл атга үсээ барьчихсан. Тэгэл миний ус унаад байна, ийм асуудалтай байна гэхтэн би жирэмсэн тэтгэлэр унаа яана миний ус одоо ингэж унах юм байх та гэд тэгсэн чинь тэр үеийг нь давчихсан. Тэгээд тэр бүр тий ерөөсөө тэр ус уналт гэж байгаагүй байхгүй. Тэнгүүт би ийм юм бас байж болт юм байна штэ гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Тэгээд саяхан би бас сүүлийн яг одоо хугацаанд бол би одоо ProSlim болон Detox, Drainage, илүүдл ус гаргаагч ProSlim тий энэ бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд жингээ хасгаад бие цэвэрлэхэд хэрэглээд байсныхаа үр дүнд надад бүр маш гоё том одоо үр дүн гарч ирсэн. Энэ юу вэ гэхээр би нөгөө нэг илгэний вирустай байсан. Б вирустай. Тэгээд би 23 онд яг нөгөө хагалгаанд ороод
тэрийг мэдчихсэн байхгүй мэдсэн. Тэгээ 24 он тоолуулсан. Илгэний төвдөр ингээл нөгөө тийм хүмүүс чинь нөгөө нэг жил болгон очиж хянуулаарай гэдэг учраас яг тэр зүйлний явж байгаад өнгөрсөн жил төрчөөд очиж өгөөгүй. Тэгээ сая би 26 оны 3 сарын 2-нд очиж шинжилгээ өгсөн чинь 0 болцсон. Танд Б вирус байхгүй гэдгсэн. Энэ тийм учраас бүр ингээд надад бүр ингээд амар гоё бүр гэрийнхэн лугаа залгаад бүр юу сандаа би амар гоё мэдээтэй гэсэн чи яасан миний охин юу болсон гэх би ингээд миний вирус арилдсан биш үү ийм болцсон гэсэн чи хүү тийм юм ямар гоё юм бэ гэд энэ бол миний хувьд хүн нөгөө нэг Монгол хүн болгон бас эрүүл байгаасаа эрүүл байна гэдэг чинь эрүүл одоо нөгөө нэг би саруул ухаан гихчээр хүн эрүүл байж иж дараагийн зүйлүүд ирдэг шүү. Тийм учраас над дээр ийм гоё үр дүн гарсан би үнэхээр гоё байдаг. Тийм учраас бид нар бас ингээд Монгол улстай одоо бид нэр яг ингээд цаг нь ирж гин бид нар маш олон ажлуудыг хийсэн. КБ-ийн төлбөр төлөгдөх Монгол одоо нөгөө нэг бүртгэлтэй хийгдэхийн тулд сертификатуудаа авах дээрээс нь маш олон үе шаттай энэ ажлуудын дараа нь одоо ингээд бид нар Монгол улстай зарлж байгаа. Тийм учраас та нар бас бидний яг ингээд ойлгох хаа ямар одоо яг энэ бизнесийн одоо тийм ээ энэ үйл ажиллагаанд ингээд ямар их нөхцөл байдал нь бид нар зүгээр нөгөө нэг энгийнээр юу гэх юм одоо нэг юм гар аргаар оруулж ирсэн зүйл ш жинхэнэ утгаараа компани орж ирэхийн тулд маш олон зүйлийг даван туулаад бид нар одоо ингээд бэлэн болголоо гэдгээ та бүхэнд одоо монголчуудаа зарлаж хэлэхэд бол үнэхээр миний хувьд бол таатай байна. Хажаа миний бие. Яалтчгүй бас мэдээж хэрэг одоо өөрөө хэрэглэж үзээд үр дүн үзээд тий энэ сөрөг нөлөө байхгүй байх гэдгийг үзчихээж энэ бас ингээд олон нийтэд бас тий ингээд түгээдэг байгаа. Тэгээд тэрийгээ бас өөрийнхөө бие дээр манай хажаа манаас яг одоо тий туршиж үзээд хэрэглэж үзээд тууштай хэрэглээ тий тууштай байх хэрэглэх энийгээ нөгөө нэг хүмүүс нөгөө нэг одоо бараа бүтээгдэхүүн ч юм уу ямарваа нэгэн одоо витамина авчаад байлгаад байдаг. Яг нөгөө жишээ нь гэхэд нэг ийм зүйл байдаг. Коллагеныг хизээ илүү их уугуул тохиромжтой вэ гэхлээр биологийн идэвхтэй бүтээгдэхүүн буюу одоо бид нар хүнснээс авч чадахгүй байгаа витаминыг коллагенасыг одоо энэ витаминаас авах гэдэг тийм ээ коллагенаас. За тэгэнгүүт биологийн хамгийн өндөр идэвхтэй цаг нь өглөөний 10 цагаас 14 цаг байдаг. Энэ цагт л бид нар коллагена нэгийг нь найруулад уучих юм бол та 24 цагт авах ёстой витамины хангамжаа достаточно хангалттай авцсан гэсэн гэж ойлгож байна. За бас дараа чинь нэг юм нь одоо нөгөө нэг юу яадаг вэ гэхээр та 10 цаг дуусан бол 24 цагийнхаа 10 цагтаа л өглөөний 11 дуул 11-тэй л цагаа л яг барьчих. 12 дуул 12-т л уна гэсэн үг байна. Тэгвэл илүү их бас хурдан гоё үргэлжилдэг шүү. Энийг болохоор одоо нөгөө орсууд хөвшөөлөх хэрэгтэй тийм яг зөв өөрийн амьдралын хэм маягт өглөө босоод бид нар усаа уучаа шүдээ угаадагта ижилхэн яг энийг л тэгж хэрэглэхээр амьдралын хэм маяг болчихно. Тэгэхээр яг танд яг одоо байгаа насаа мэдээж үлгэрийн мэт залуужуулна гэдэг тийм зүйл байхгүй учраас та энэ байгааг нь л яг аваад үлдэн гэдэг маань бидний хувьд бол маш чухал зүйл тий эрүүл аюулгүй дээрэс нь яг байгаа гоо үзэглэн яг хүн болгонд өөрсдийн гоо үзэглэн тийм ээ тэр байгаа зүйлийг хадгалж авч үлднэ гэдэг чинь бол ер нь хамгийн гол чухал зүйл. Тэг ялтчгүй бас бид нар нөгөө мартаал гинт уудын шүү дээ. Ер нь олвол жоох миний хувьд ч гэсэн нэг жаа тий. Үе нөгөөдхөө ухаа марч гэдэг. Энийг ингээд нөгөө тогтмол хөвшүүлээд одоо энэ яг бие дээрээ ингээд үр дүнгээ харцсан чинь урт хугацааны тэр чинь тий тогтмол сууж байгаа урт хугацааны бас тэр чинь нөгөө хөдөлмөр байхгүй юу тий. Байнгын бодон тий. Сахлаг бот болчихж байгаа. Сахлаг боттай. Тэгжээж бас эрүүл болно шүү дээ. Тэгэхгүй бол бас шууд эдгэн гэсэн ойлголт бол байхгүй гэдгийг бас хүмүүст маш сайн Тийм энд анхааруулдаг. болохоор ямар нэгэн эм биш, ямар нэгэн тийм эдгэн, инээтрэ гэсэн зүйл биш. Таны витамины хангамжийг маань хангаж өгнө. Бид нар нөгөө нэг витаминаа л дутагдалд орж болохгүй. Тийм учраас одоо жишээ нь дэлхийд дахинд одоо яг юуг одоо нөгөө нэг витаминтай тал дээр ярьж байгаа вэ гэхлээр эн чинь коллагеник гэхэд нэмэх 35 нас хүрсэн бол байнга уух хэрэгтэй. Тэгжээч яг энэ насаа зогсоох одоо хөвшөхгүй байх тэрэнд түлхэц өгнөө л гэсэн үг байхгүй юу? Манайх өөрөө болохоор нөгөө нэг цаг агаараасаа тийм ээ шалтгаалаад жишээ нь D витаминыг одоо байнгын уух шаардлагатай. D витамин маань гэхэд бидний одоо нөгөө нэг авч чадахгүй байгаа зүйлийг маань л дархлааг маань дэмжиж өгдөг тийм ээ.
тэгж одоо чинь D витаминыг тусалдаг гэдгийг мөн одоо ер нь бол мэддэг болчиход байгаа шүү дээ. Дээрээс нь бас юу хэлмээр байна гэхлээр би нөгөө сая тоон уучлаа, тоон уусан чинь ингээд шууд ирч хүчтэй болоод бүр ингээд амар хурдан тарих ажиллаад амар гоё ингээд бүр цааш өргөжлүүлээ яриад амар болчлоо. Тэгээд манай компани яг брэнд бүтээгдэхүүнүүд болох одоо энд IQ Booster болон Brainstorm. За энэ бүтээгдэхүүнүүд маань болохоор өөрөө ковидын араас гарч ирсэн тархиа одоо энд Vogliche Music Maximo гэдэг энэ та тархиа тултал ажиллуулах гэдэг ийм нэртэй бүтээгдэхүүн байж байгаа. Тархийг болохоор тултал ажиллуулах бүрэн боломжтой. Дээрээс нь тархины одоо нөгөө нэг жоохон нэрэ хүүхдүүд одоо жоохон хүүхдийн тарих болохоор бүр ингээд маш хурдан ажиллаж идэг, маш хурдан ингээд өндөр одоо ажиллаж идэг учраас хурдан одоо жишээ нь хэл сурдаг, хурдан одоо бүр одоо ингээд хүлээж авах чадвар аягүй мэдрэлийн эсүүд нь ингээд маш хурдан ажиллаж идэг учраас тэр мэдрэлийн эс маань ингээд өндөр ажиллагаатай учраас тэр хүүхдүүд ч ингээд хурдан юмыг сураад байна шүү дээ, тийм ээ. Гэтэл нас яваад 25-аас хойш нөө мэдрэлийн эсүүд маань багасаад ирдэг. Тийм ээ. Нөгөө ажиллагаанууд нь багасаад ирж штэ. Дээрээс нь одоо жишээ нь болохоор нэг ийм яриа хязээ нэгэн газар сонсч ирсэн байж магадгүй. Алкогол хэрэглээ тасрах юм бол тий. Одоо нөгөө нэг хэдэн мянган сая эс өгдөг шүү гэд тэрээс сонсохоор ямар хайр юм бэ? Миний тэр их эснүүд өгч чаан бахтаа гэж сонсч ирсэн тий. Дээрээс нь та толгоогоо нэг удаа л зогч ирсэн бол тэнд нь тэр мэдрэлийн эсүүд нь өгчсөн гэдэг төлжихгүй нэгэснээ төлжихгүй гэдэг шүү дээ. Гэтэл одоо энэнд нь болохоор зориулагдсан одоо альва компани альва нөгөө нэг юм чинь нөгөө нэг цаг үеэ дагж тийм ээ Nokia шиг одоо утас ингээд хүмүүст өгчөөд хэрэглүүлээд байх юм бол нөгөө хүмүүс ч хэрэглэж чадахгүй шүү дээ. Хүрсэн бэ миний iPhone 17 хаа байна гэдэг тийм. Яг түүнтэй адилхан ковидын араас хүмүүс мартаад санах энэ нь ганцхан нөгөө нэг хөгшин хүмүүс тулгардаг одоо нас хэцүү хүмүүс тулгардаг зүйл биш. Бүх насынхан тулгараад байгаа учраас Brainstorm-ыг залуу жоохон хүүхдүүд болохоор одоо шалгалтанд бэлдэж байгаа юм уу эсвэл сууд сурах гэж байгаа юм уу жишээ нь одоо нөгөө ABV гэдээгээ цагаан толгойгоо үзэж байгаа хүүхдүүд хүртэл чухал хэрэгтэй. Дээрээс нь бидний төрсний дараах одоо жишээ нь би юу болж ирсэн бэ гэхээр одоо жишээ нь уцаа эндээ хавчуулчаа тий уцаар яриангаа миний утас хаана байна гэ бүр ингэж тэгэж их мартаж санах энэ ганцхан манай Монгол улсад ч Оросд ч гэсэн бусад бүх оронд л яг л энэ хүн байгаа газар л асуудал байж л таараа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлыг маань шийдэж өгсөн тархины витаминууд байж байгаа. Тийм учраас нөгөө нэг мэдрэлийн эсүүд дээр маань холбоос эдийн одоо нөгөө нэг хоорондоо энэ холбоос эдүүд маань контакт өгөхгүй байгааг маань л очиж нийлүүлж өгч ингэж үр дүнгууд гарч байгаа. Тийм учраас харуултын дараах саажилт үүссэн баруун зүүн гарандаа одоо Оросууд бол маруус хөлдөлт үүсэх, манайх бас саажилт гэж ярьдаг. Тэрэнд хүртэл үр дүнгууд гарцсан байж гэн. Аутизмтай хүүхдүүдэд хэл ярианы болон харааны хөдөлгөөний бэрхшээлтэй тэр хүүхдүүдэд хүртэл аутизмтай хүүхдүүдэд хүртэл тархины витаминууд маань маш өндөр үр дүн гаргаж байгаа. Энийг нь болохоор Google дэж харж болж байна. Evo продуктын компани үр дүнгийн одоо нөгөө нэг энгийн хэрэглэгч нарын одоо тэндээс маш олон судалгаанууд гарч ирсэн байгаа. За ундаа бол яалтчгүй ирч хүчийг өгдөм байна. Энэ сайхан бүтээгдэхүүнүүдийг бас оруулж ирж байгаа бас Дима болон Evo продукт компанид маш их баярлж байна. Яг энэ нөгөө тархины витамины яг энэ үг нь айгүй гоё таалагдлаа л дээ. Тархиа тултал нь ашигл тий. Бид нар ер нь бол тарих бол ингээд нэг хагас сугасл ажиллаад байл та. Ер нь миний хувьд гэсэн коронавирус тий. Энэ бол бүгдээрээ мэдээ коронавирус хойш бол мартаж сандаг болоо зүгээр баг энгийн үзэгдэл болчиход байгаа байхгүй. Тэгээ тэрнээсээ болоод айгүй их нөгөө юм ажил цалгардж юм л та. Гинт байж байгаа л гэртээч тэр тий хаач тэр ажил дээрээ тэр нэг юм хийж явж ирсэн аа нөгөөтхөө мартах тохиолдол энэ бол натаа адилхан ийм тохиолдолтой хүмүүс зөндөө байгаа. Тэгээ тэр нь ингээд нөгөө тарих ер нь ингээд жоохон март санаад байгаа болохоор айгүй төвхтөө байна тий нойр гүдэж जैन тий тэрнээс болж जैन тэгэхээр энэ амар гоё сонсогч जैन тарихаа тултал нь ашиглаад тий витаминээ хэрэглээ тий эрүүл байгаад тий эрүүл ухаад тарих бүх зүйлийг л ерөөсөө удирдах байгаа. Бид нэр тарих л одоо тарих эрүүлээж тарих нөгөө нэг эрүүл байж тарих маань илүү их сайн ажиллаж ижил бүхэл зүйлд маань
одоо ажил, амьдрал, суралцах, боловсрох бүх зүйлд маань бол тарих хамгийн гол чухал зүйл. Тийм учраас нөгөө Eva продукт компани маань би түрүү нөгөө хэлсэн бүтээгдэхүүнүүдийн аварц дээрээс 2024-25 оны шагнал авсан. Тэгээд 3.5 жилийн хугацаанд маш өндөр рейтингтэй, маш өндөр борлуулалтайгаар зарагдаж байгаа компани бүтээгдэхүүнүүдийн үр дүн нь ийм байгаа учраас ингэж одоо ийм өндөр одоо хурдан интернетийн хурд шиг одоо хөгжиж байгаагийн илэрлэл нь юм л да. Тэгэхээр бас би бас дотроо бас баяртай байгаа. Ийм Eva продукт компанитай ингээд танилцаад, олоод, мэдээд тэгээд энэ зүйлийг бас монголчуудад танилцуулж ийн өөрөө бас үр дүн гарч байгаа учраас ам бардам хэлэх тий үтэй. Тэгэхгүй энэ одоо нүрээ бас муухай бүтээгдэхүүн байвал бас онцгүй штэ. Ингээд ичээд яана гэд ингээд тий хүн чинь би ч өчих нөгөө болчиххаатай юм чинь тий санаа зовж за би чадахгүй нэг гэжтэй. Тэгтэл ийм гой бүтээгдэхүүнтэй би бас сайхан хувь заяагаар одоо учирсандаа үнэхээр надад сайхан байна. Eva продукт компанитайгаа учирсандаа. За тэгэхээр бас маш их зүйл яриа тий айгүй гоё ингээд яриа өрнөд тий маш олон одоо юу гэдэг үр дээрээ тохиолдсон чинь бүтээгдэхүүний талаар маш гоё дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө маш их баярлалаа. Тэгээд Димата сүүлийн хугацаанд тий одоо үзэгчтэй тий Димата ингээд сүүлийн хугацаанд бас үзэгчтэй бас тий да юу это который моменте последний я хотел просто по продукту все рассказать по чуть-чуть хотя бы. Ну, что сказать. Мне было приятно находиться здесь, в этой студии, что пригласили нас, что мы смогли немножко рассказать про свою компанию, про наш продукт, про наш бренд, который, я уверен, что будет активно развиваться в вашей стране. Вот, уверен, что вернусь сюда еще не раз, встретимся, возможно, с кем-то из вас лично, пообщаемся. Ну вот, как-то так, наверное. Ага, хорошо. Би болохоор Eva продукт компани ингээл бүгдийн л ярмаар л гэж хэлж тэгээд би арай илүү их цагийн сая авчлаа. Тэгээд болохоор би одоо Монголд одоо ингээд дараагийн удаад та бүхэн дээр ингээд дахин хурж ирэн тэгээд намайг бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд тун их маш их баярлалаа. Тэгээд манай компани төлөөлөгч болох те одоо манай компаниг грейд борлуулагч болох хүмүүс манд бас одоо демаро бичээрээ би хувь уулзалт хийх болно гинэ. Я не могу просто передать чувства, эмоции свои, да, потому что ну тогда можно личной встречи можно такой этот отдавать. Да, то есть мне хочется отдать как бы да, полностью себя, так скажем, рассказать как можно больше. Но из-за того, что и время ограничено, из-за того, что нет возможности да, передать прям так, поэтому... Нөгөө нэвтрүүлэг маань болохоор богинохон цаг хугацаатай байгаа учраас би ингээд нөгөө бүх ингээд гоё энерги, бүх ингээд өөрийнхөө мэдэрч байгаа зүйлүүдэд өгмөр байгаа ч гэсэн ингээд яг ингээд хязгаарлагдчихж байна. Тэгээд та бүхэн Я просто очень люблю нашу компанию, очень люблю наш продукт, и хочется, чтобы другие люди тоже это прочувствовали, что это от души идет и от чистого сердца. Ага. За би өөрийнхөө компанид болохоор маш хайртай бүтээгдэхүүнүүд нь хайртай. Яагаад гэвэл чин сэтгэл зүрхнээсээ гарч байгаа зүйл бол үнэхээр үнэн байдаг шүү. Тийм учраас та бүхэн бас манай бүтээгдэхүүнийг бас хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд Димата маш их баярлалаа. Энэ сайхан бүтээгдэхүүнүүдийг бас манай Монголд оруулж ирээ. Тэгээ өөрөө бас хүрэлцэн ирээд тэгээ ингээд тайлбарлаж өгж байгаа нь маш том давуу тал байгаа. Тэгээ бид нар ч гэсэн тэгээ ихтгэл үнэмшилтэй бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг бол бас бидний эрүүл мэнд бас тэгээ цаашдаа гоё байна. Энэ гоё царайгаа үргэлж авч явахыг хүсэж байна. Тэгээ энэ л ингээд тус олж байгаа. Ингээд та бүхэнд маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. Дараа ирэхэд дахиад гоё тэгээ дэлгэрэнгүй ярилцаа сууж болно. Ага. Ну, еще раз. Приеду еще раз, еще поговорим. Приеду еще раз, да, поговорим. Да. Расскажу вам еще больше про продукты. Конечно. Покажу там. Да. Размешаем. За маш их баярлалаа та хоёртаа. Тэгээд өнөөдрийн ярилцлаганд маань Оросын албаны улсын за Eva продукт компани төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн Дмитрий Тохор, за Eva продукт компани Монгол дахь одоо албан ёсны дистрибьютор компани захирал хажидманаар оролцлоо. Тэгээд үзэгч та бүхэнд бас энэ бүтээгдэхүүн маань таалагдсан болов уу? Дээрээс нь бас
бүтээгдэхүүн сонирхож байгаа, за мөн хамтран ажиллахыг хүсэж байгаа үзэгчид маань хүмүүс маань байвал доор утасны дугаараар бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Ингээд бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлээ UBS List-аагаа хамтаагаарай. За баярлалаа. Баярлалаа. Энэ нари таны арьсыг гэрэлтүүлнэ.